За сайн байцгаана уу ингээд подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээ өнөөдрийн маань дугаарын маань зочноор манай Ардсан намын гишүүдийн маань нэг төлөөлөл Оюнбат ахыгаа урьсан байгаа. За Оюнбаттай. За энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Бүгдэнд нас үзэж байгаа цаг үеийнхэн мэндийг хүргэе. За тэгээд ямар ч байсан би бол таны ерөнхийдөө бол за ингээд фэйсбүүкээ хоёулаа чинь бас ингээд мэдээ солилцдог шүү дээ. За бас ер нь жоохон үзэл санааны тал руу ер нь барууны тий тэр үзэл санааны талаар ерөнхийдөө нэлээд ярьдаг. Одоо ярих хэрэгтэй жоохон тийм хатуу хэлбэрийн талаас ярьдаг гэж санагддаг байхгүй. За тийм учраас бас энэ талаар хоёулаа бас нэлээд ярилцъя. Нэг тал нь. Нөгөө талаас сая бас нэлээд юмнууд болоод өрнөлөө шүү дээ өнгөрсөн сард. Тэгсэн. Тийм. Тэгээд тэр асуудлуудын талаар яриа. За тэгээд цаашдаа ер нь яах ёстой юм гэдэг ч юм уу. Гэдэг зүйлүүдийн талаар ерөнхийдөө ярилцмаар санагдаад тэгээд тань санал тавьсан. Тэгээд ямар ч зөвлөг хүлээн авч ярилцах боломж олгосонд баярлалаа. За өрсөнд баярлалаа. За тэгээд би бол яг миний подкаст одоо ингэж эхэлдэг. Одоо тухайн зочныхоо бас танил одоо тухайн зочинтойгоо эхлэжсэн нэг танилцаа тэгээд цаашаа яриагаа эхлүүлэх гэж бодоод байна. Тэгээд Оюнбат гэдэг хүн за ямар хүн юм гэдэг талаас за ажил мэргэжил талаас ч гэдэг юм уу тий. За тэгээд нутаг ус ярил бас нутаг ус ярьж болж байна. За тэгээд цаашаа одоо улс төртөө яаж холбогдчих гэдэг ч юм уу. Тэгээд бас таны нэг хэдүүлээс нэг барууны үзэл мүзэлгээ ярьж тэгээ энэ үзэл санааг юм яаж тогтоо гэдэг ч юм уу ингээд ярих юм амар их байна л да. Тэгээд тэр талаасаа эхлүүл яаж юм. За баярлалаа. Би Эрдэнэтийн хэлтэй Эрдэнэтэд төржсэн. За. Манай аав ээж хоёр бол одоо миний ээж Эрдэнэтийн илгэлт хийсэн. Аав маань бол Эрдэнэтийн анхдагч. Тэгээд Эрдэнэтийн анхны уулын төсөлгөөнөөс ахуулаад тэг анхны билозын сургуультаас ахуулаад ингээд бүх юмд нь явж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн одоо бүтээн байгуулагчтай нэг одоо сайхан өндөр настай буурайнууд байна. За. Тэг би хүүхэд насаа яг тухайн үеийн нийгэмд чинь бол нэг аав ээжүүд нь ажилдаа явцдаг хүүхдүүд эмээнэр дээр үүнэр дээр өсдөг. Тэгээд цэцэрлэгийн сургуулаараа явдаг. Яг тэр жишгээрэл өссөн. Яг гоо арчлалтай яаж холбогдов гэж ярьж байна. Тэгээд ер нь бол манай эмээ бол өөрөө тийм ихчлөөний үзэл санаатай хүн байсан юм бэл. Манай хоёр эмээ хоёлаа. Би чинь зундаа бол ер нь ээжийнхээ ээж дээр Улаанбаатарт их байдаг байсан. За аавынхаа ээж бол Эрдэнэттэй хамт байсан учраас би бас байнгын ингээд эмээ дээр ирдэг байсан. Хоёр эмээ дээр өссөн. Тэгээ хоёр эмээ минь хоёр талаас хоёлаа нөгөө нэг коммунизмын хүнд шуурганд ингээд тий дарангуулал ямар байдаг, хүчрхийлэл ямар байдаг. За тэр суртал ухуулга тэр хүний эрх хэрэгчлөө яаж хясан боогдуулдаг тухай хүүхд бахаас мөн ярьдаг байсан юм байлээ л да. Тэгээ тэрнтэй их холбоотой. Тэгээд 10 жилийн ер нь бол ингээд яг 4-5 дугаар анги дурж ихтэл 1990 он гарч байгаа. Тэгээ тэр үеэс бас хүүхд багч явсан. Тий. Тэгээ арчилсан хувьсгалын үйл явц процессыг нь бол төдийлөн сайн ойлгохгүй л дээ. Тийм яаж ойлгох вэ? Тэгтээ яг хөө ингээд бас ингээл аав ээжүүдийнхаа тэр эмээ тэгээд бусад хүмүүсийн ярьж байгаа юмуудыг сонсдог байсан юм. Тэр тухайн үед бас нэг тийм эрхчлөөний мэдрэмж сууж байсан болов уу гэж бодоод идэгэн. Тэр тухайн үед бас манай анги хамтлагийнхаа одоо 10 жилийн хүүхдүүд эдгээр ингээл ярьдаг юмнууд бас байгаа хошин шог болоод ингээд үлдсэн. Тэгэхээр ингээд энэ бага наснаас юм суусан байх магадaltaй гэж би бол одоо бодоод идэгэн. За яг үзэл санааны хувьд бол сүүлд яг үндэ бол энэ нийгэм тал дээр би ч уулуурхай мэргэжлийн хүчтэй инженер. За. Тийм. Тэгээд насаараа бол ерөөсөө уулуурхай ажил хийж Эрдэнэт үйлдвэртээ би 7 жил ажилласан. Эрдэнэт чинь бол үйлдвэрээ түшигсэн. Тий 18 настайгаас тэгээд пилотын жолооч телесэргээлсэргээл ингээд шат дамжлагаар ингээд явж илсэн. За сүүлд нь бол нөгөө Эрдэнэт үйлдвэртээ Франц Монголын хамтарсан хоолны компани менежер хийж ирсэн. Автоинженер уулуурхай чиглэлээ. За тэгээ сүүлд ахтайгаа уулуурхай хувийн бизнес хийгээд явж байгаа. Тэгээ хайгуул өрөмтлөгийн ажиллаж. Манай гэр бүл бол угаасаа тэржгээл уулуурхай мэргэжлийн хүмүүс байдгийг. Тэгэд 2011-12 оны үед Монгол улсад нэг 17% эдийн засгийн өсөлттэй их гоё болж байсан шүү дээ. За тэр үед бол бүгдээрээ л их гоё түүхтэй болж үлдсэн байгаа. Болгонд сайхан дурсамжууд үлдсэн байдаг. Яг тэр жишгээр манай компани бас их сайхан сэргэж ирсэн. Их мундаг айтайхан болоод ирээдүйдээ хэтгэлтэй сайхан байлаа шүү дээ тэр үед чинь. За тэгээд явж иртэл буцаагаад яг шууд хэлэхэд бол ер нь улс төрийн маш олон том нөлөөллүүдээс болоод хүртэл рүү орж гисэн л дээ. Тэгэл компани ганцхан манай компани биш. Зөвхөн манай салбар гэхэд тухайн үед ч одоо 240 орчим хайгуул өрөмтлийн компани байсан. Одоо бол яг нэг 14-5 компани байна уу да. Яг үйл ажиллагаа гэдэг тасралтгүй болж байгаа.
Гэхдээ бүгдээрээ асуудалтай болсон тэр компаниуд. Бусд нь бол дампуураа таагдаад явсан. Энэ үндсэндээ бол манай салбар бол унсан. Гэхдээ дэлхийд бол яг тухайн үеийн бас нэг ач буйнаар манай салбарынхан бол дэлхийд гараад ирсэн. Тий. Дэлхий одоо манайхан ч нэг ярьдаг шүү дээ алтан үе гэл. Тэгээ хайгуулын өргөдлийн алтан үеийн 2 дахь үе, 3 дахь үе гэж ярьдаг. Тэгээ 3 дахь үе нь бол монголчууд гэж яригддаг одоо бид эрэнгүүр бас жоохон бахархдаг. Тэгээ бас яг энэ ажиллаараа бас Киргизд бас 2 жил гараа ажиллаад ирлээ. Тэгээ 4000 метрийн өндөрт хайгуулын өргөдлийн ажил хийлээ. 4000. Тэгээ мөнх цэцдгуулн дотор компани авч яваа, залуучуудаа авч яваад гээс ажил. Тэгээ өндөр уулын тэгээ өргөдлөг хийлэж наад том нь. Тэр юу Кумтурын алтны урхаа гэдэг 40 орчим жил ажилласан алтны урхаа. Дэлхийд нөгөө алтны нийлүүлэлтээр бас их өндөрт ордог. Тийм Канадын хөрөнгө оруулалттай компани бас. За мэдээж Монгол шиг киргизчүүд монголчууд ч ойрлцсон шүү дээ. Хувь хүний талаас, менталитет талаас тийм. Тэгээ тэнд очиод бас яг нэг юм бас олж харсан байдаг. 1996-7-8 оны үеийн монголчуудын сэтгхүүтэй байхгүй. Киргизүүд яг шууд хэлэхэд бол. Тэгээ бид бол уул урхаагаараа ч юм уу тэгээ барилга шиг юм эдийн чөлөөт эдийн засаг талаас маш хурдтай хөгжсөн байт юм л. Тэгээ тэдний хувьд бол бид нар бол арай төрүүлээд алхацсан байгаа. Тэд бидний араас явж байгаа. Гэхдээ харамсалтай нь тэд нийгмээ парламентын засаглаа байхгүй болгоцсон ерөнхийлөгч тэгээ авторитар засаглалтаа болцсон байгаа. Тэгээ тэнд юу болоод байгааг их олон талаас ирээсүүлдэг гэсэн. За тэгээ сүүлд Club House байгуулагдаа тий нөгөө монголчууд ч нэг ковид үеэр ер нь бол Club House нэлээд шуурсан шүү гарч ирээд. Тэгээ тэр үеэс Club House дээр бас ялгаа байхгүй орсон. Тэгээ нийгэм улс төр ярьдаг хүмүүстэй их нийлхийг хүсдэг. Тэгээ уус би ч өөрөө арчилсан намд орохдоо бол угаасаа нэг эрхчлээний үйл санаа. Хэдэн онд ер нь орчихсон бэ? Ер нь арчилсан намд бол ингээд яг ингээд итэвхтэй явдаггүй тэгээ дэмжиж яваад дэмжигч байсан. Тэгээ нэг намын гишүүнчлэлээ бол авчихсан байдаг штеп. Тэг хүн болгон ачаал авчихсан. Тэгээ яг ингээд намын үйл ажиллагаанд тэгээ оролцдгоо тэгээ яваад гэсэн байхгүй. Тэгээ тэрэн дээр ч гэсэн ингээд нэг юм бүмд хараад байдаг юм болохоор би өөрөө ингээд мухадалд орсон байхгүй. Ер нь одоо яах ёстой юм бэ? Ингээд бүхэлдээ ингээд хийл хагуул хэн нэгнээс хараад болчиход шүү дээ. Ямар ч бизнес эрхэлсэн ялгаа баг. Би жишээ нь тендерт оролцох дурггүй. Тэгээ төрийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн ажил хийх дурггүй. Аль болох цааргалдаг. Тэгтлээ тэгсэн ч ялгаагүй хэн нэгнээс хараад байгаа байхгүй. Тэгээд яг нүдэн дээр ингээд бүтэн салбар маань унж яг тэдэнтэй адилхан компани маань ингээд унж нүдэн дээр ингээд айгуу сайхан өөдөлжээс улс орн маань ингээд эвгүй байдалд ороод очиж. Тэгээ нэг л болохгүй байгааг ингээ ойлгоод яваад байгаа шүү дээ. Тэгээ Club House дээр явж байгаа манай Эрдэнтийн тийм одоо манай арчсан намын үндэсний улгаан гişүү. Цэндчвэн Чимбахт гэдэг байгаа шүү дээ. Чимбах. Тэгээ Чимбахтайгаа танилцаад ер нь яг хүүхдтэйгээ мэднэ. Гэтэ тийм сайн тутан байгаа. Тэгээд улс төр нийгмийн талаас айгу онол талаас нь ингээд ярилцаад маш их яриад заалгадаг байсан л да. Тэгээд судлах ямар номнуудыг яаж судалдаг, ямар уч холбоотой гэдэг олон жил ингээ бас 2-3 жил тасралтгүй ярьсан. Тэгээ бид нар нийлээд эрхчлөөгөөд эрхчлөөний цамхаг төрийн бус байгууллага гэдээ байгуулад дээрээ эрхчлөөний үйл санаагаа түгээн илрүүлэх гэж чадлаараа болсон гэдэг хэсэг олон залуучууд нийлээд ингээ явж байгаа. Манай төвд ч одоо гадаад монголчууд байна. Тэгээ Европт, Америкт, Австралид, тэгээ Монголд байгаа. Тэгээ хөдөө орон нутагт байгаа. Тэр янз янзын яг энэ эрхчлөөний үйл санаа дээр нийлсэн Club House-ын community үүссэн байхгүй. Тэгээ тэрэнгүүрээ ингээ судлаад явуулсан. Тэгээ ерөнхийдөө бол энэ мухардл нь яг ямар учиртай юм бэ? Яад юм бэ? Эндээс юу яаж гарах юм бэ гэдгээ манай Чимбатах ч юм бол маш их мөргөн мэдлэгтэй юм шүү дээ. Тэр талаас ингээд маш их ярилцсараад олж харсан. Тэгэхээр хамгийн гол юм нь бол оролцох хэрэгтэй юм байна. Тэгээ түрүүний хэлдэг шиг нэг гишүүний нэг юу өмнөх авчгаад батлах авчаад тий артлт нэг бэртгчин царайд яваад болдгоо юм байна гэдгийг ойлгож хэлж байгаа байхгүй. Энэ надаас болоод байгаа юм байна. Энэ хин нэгнээс болоогүй юм байна. Хүсэн хүсээгүй би өөрөө оролцохгүй бид өөрсдөө оролцохгүй тий энэ нийгэмд итгэхгүй байгаад юм бол нийгэм хүсэн хүсээгүй ингээ урууддаг юм байна. Тэгээд тэр үүднээс ингээл итгэжсэн. Тэгээ ер нь сүүлийн 3-4 жилээр намын ч асуудалтай нэлээ хитвэхтэй болж оролцоотой болж байгаа аль болох оролцъё гэдэг. За тэгээ нийгмийн талаасаа бол бас янз янзын үйл ажиллагаануудад идэвхтэй оролцоод яваад байна хичээл. Хоёулаа намын талаар бол энэ ярина. Гэхдээ бид тэрний наан нь одоо хүн болгоны мэдж байгаа сая хэдүүлэн даваад туулсан нэг асуудал шүү дээ тий. Энийг яриа гэж бодоод байна. Тэгээ ялангуяа лот товчор ах тоо хоёр бүр хідэн тэр чинь баг
Нилийн хэдэн хоногийн өмнө баг. Тэгээ саяны жагсаал өмнөхөөс өмнө тий. хэдэн жилийн тэрчээ хилдэг үү? Энэ нэгсэн нөгөө улсын их хурл руу засгийн газраас өргөн бариад ороод ирсэн бохгүй нөгөө агаарын хилийг тийм нөгөө нисхийн одоо Эрчис Монгол гэдэг компаниар дамжуулаад нефт импорторын дамжуулаад дид үтсийн суурьтай ингээд 20 жилийн гэрээ хийн гэдэг гэрээний төсөл тэнгуүтээ Евразийн эдийн засгийн холбоонд ирсэх гэрээний төсөл ороод ирэнгүүт ямар сонголтгүйгээр эн чинь юу болох талаар энэ эдийн засгийн талаас манай лутаа бол маш их олон харсан үзсэн мэдлэгтэй хүн шүү дээ. Би ч болохоор нийгэм талаас тэгээ дээрэс нь өөрөө ясаа Евразийн холбооны гишүүн улсад нь өөрөө бас 2-3 жил бүтэн компани байгуулад бас тэнд нь ажиллаж амьдарч үзсэн хүний хувьд туршлага байгаад байна шүү дээ. Тэгээд тэндээс эхлээд яг битэр бол яг тасрахгүй явсан шүү дээ. Тэгээ харин би энэ тоо яг тэр тоо ямар ч гэсэн тоо гарсан шүү дээ. Тэгээ лоозонгоо барай тэгээ гар үсэн зүйлуулаад эхэлсэн баг тий. Тэгжээтэл нөгөө биеийн асуудал гарч ирээд тэгээд нөгөө манай Норгийн хэсэг залуучууд энэ хэд зохион байгуулалтанд ороод энэ жагсаалыг бол нэлийн хүчтэй болгож ирсэн шүү дээ. Тэгээд яг тухайн үед бол ингээд ер нь бол оюун эрдэнэ засгийн газар баг 5 жилийн чинь засгийн газар биш тэрүүн хийсэн дээ. Засгийн ерөнхий сайд хийсэн шүү дээ. Тэгээд энэ хугацаанд бол огцруулга маш олон хөдөлгөөнүүд завсралтгүй явж байсан шүү дээ. Тэр болгон дээр манай он бол тэгэл нөгөө бөөрийнхээ хариулт өгдөг шиг өгөөл тэгээд ямар ч гэсэн нэг жагсаал зарим нь эргүүлээл өөрийнхөө ашигтай тал руу эргүүлдэг ч юм уу тий. Эсвэл зарим нь хүчээр тараадаг ч юм уу нэг ийм их асуудлуудаар ерөнхийдөө бол намжаа явж ирсэн шүү дээ тий. Тэгээд яг моментод таарлаа гэдэг ч юм уу мэдгүй. Ямар ч байсан нэг азаар эзэрв гэдэг шиг ингээд хитэн залуучууд гой зохион байгуулалтанд ороод ингээд нийгмийг бас энэ гоё дөргөөгөөд тий. Сэтэлжүүлээд гараад ирж байгаа байхгүй. Тэгээд энэ үед одоо ерөнхий сайд оюун эрдэнэ гэдэг хүн бол ер нь бол огцрох энэ жагсаалын бас нэг тийм том жин дарсан болов би хараад байна. За мэдээ цаана улс төрийн юмуд бол явсан л байх. За тэгээд таны хувьд тэр жагсаалыг ер нь анх эхэлж явах тэр үеэс нь юу гэж харж ирсэн бэ? Ер нь тэр залуучуудыг. Тэгээ ер нь яг хуу манай эрхчлөө төв бол за 2 жил гарan бол оюун эрдэнэг огцруулах гэдэг бас янз янзаар үзэж байгаа. Хилмиг төстэй гишүүн дээр бол одоо 23 оны 4 сард 25 6 хоног бас нэг жигсэжсэн. За тэрнээс хойш саяын гарын үсгч чинь бол одоо цагаан сарын өмнөөс эхэлсэн шүү дээ. 2 сарын их хэрэгсэн юм баггүй 4 5 маа. Бүр их тийм байна тий. Манай эрхчлөө төвс эхэлсэн явсан. Тэгэд яагаад оюун эрдэнэг эсэргүүцэдсэн бэ гэдэг ихний хэлжинд гол асуудал ярих юм бол ерөнхийдөө бол эдийн засгийн хувьд бол маш хүнд байдал руу орцсон байгаа. Одоо сая ингээд огцорж явах үед нь бол одоо жишээ нь ингээд өөр ирээнүүд явж ирсэн шүү дээ. Огцрох гээд яригдчих явах үед ер нь бол гайгүй асуудалгүй байгаа. Жишээ нь өнөөдөр одоо сангийн сайдаар одоо дахин томилогдож байгаа энэ жавхлан сайд. Төсвийн тодтгол хийх шаардлагагүй асуудалгүй ярьжсэн. Одоо төсвийн тодтгол хийхээс өөр арга байхгүй болчлоо гэж ярьж байна. Энэ хөвлөд. Тийм, ерөнхийдөө бол асуудал багтаа байна гэж ярьжсэн. Бүх яриануд оргонгоор өөрчлөгдсөн байна. Одоо маш хүнд байдалд орчлоо, тий. Яг боддоор бол одоо 3.2 их найдын алдагдал байна гэж зөвтөсөв. Магадгүй одоо 10 их найд руу орох юм байна гэдэг. Тэгтэл яг энэ эдийн засгийн хувьд өгж байгаа том хохирлууд, цохилтууд одоо жишээ нь 44 их найдын хулгайг нь чин дараа монголчууд бас яг ингэ сэртгийгээ босч ирсэн шүү дээ. Тийм түнний ярьдгаар ингэ жагсаалын эргүүлсэн. Тэгээ нэрсийг зардал болгоод өөрчилсөн. Тэр өмнө нь болохоор ковидын үеэр чи одоо тэрний өмнө бас маш олон залуучууд ингэ гарч ирсэн хөдөлгөөн болгоо тий. Тэд нар чинь одоо дабл стандартыг эсэргүүцчихлээ. Тэгээ хууль хүн болгонд тэгш бус үүсэж байна. Ковидын ард та нар ийм асуудал үүсгээд байна гэдэг. Одоо ковидын ард яг үнэндээ бол боддоор ингэ тайлагнаагүй 24 их найдын төсөв ирээ өгдөг байгаа шүү дээ. Дабл төсөв. Тэр одоо яаж явжсэн? Одоо хүртэл талд байгаа. Тэгээ тэрийг ингэ асуудал дээр гарч ирэхэд ажиллаа хий болгож хоригч ирсэн. Тэ? Яг ингээд энэ механизацууд өөрөө улс төрт нийгэмд дэлхийд дээр байдаг. Энэ ганцхан Монголд болж байгаа процесс биш. Гэхдээ хаана байгаад энэ хизээ хаана хэрэгжээд байсан бэ гэж харах юм бол ер нь хуучин одоо зөвлөлт толгойд улсыг дагсан пост коммунист орнууд гэж яригддаг тийм. Энэ улсуудад байдаг нийгмийн интеграцл дотор ингээд чирж авч явдаг юм үзэгдэл үүдэг. Тэгээд энийг сая давж гарахад айгүй хүнд цаг үе байсан. Бас дахиад тийшээ гусаад орчих гэдэг үнэндээ бол маш их айц байлаа. За тэгээд 1 сарын 17-нд энэ оны тий 17-нд одоо
бас залуучууд гарч ирээд оюутныг огцруулах гэж явсан. За тэрийг уншигсан. Ихчлөө эвслээ яасан тий. Тэгээд тэд нар ингээд бас жоохон яг уу уламжилт маягаар явсан. Гэхдээ тэр чинь бас нэлээд бас том жагсаал. Том жагсаал болсон. Тэгээд тэр нь яагаад том жагсаал болоод ирсэн гэхэлэр чинь ерөөсө бүхэлдээ оюутныг болохгүй байна гэдгийг нь л харуулдаг байхгүй. Тэгээд саяхан яагаад амжилтанд хүрч чинь гэхэлэр өмнөдөө залуучууд бол энэ хуучин сэтгхүүгээр өдөрдөгдөх боломжгүй болсон. Энэ хүмүүс дэлхийд даяараа харж байгаа, уншиж чинь, мэдж чинь, сурж чинь тий энэ хүмүүс өөрсдөө тийм яг эрүүл саруул ухаанаар бодож төлөвлөж гарч иж байгаа болохоор энийг өөрчилж тааж чадахгүй байна. Тийм учраас энэ залуучууд сая үнэт зүйл төр нэгдэж чинь тий. Тэгээ тэр нэгдэл дээр зохион байгуулалтаа зүү хийж. Тэгээ энийг хүчинд энэ жагсаал үр дүнтэй болж оюурд нь огцорлоо л доо. Тэгээд яг энэ дээр гэхдээ за гудамжинд ингээд жагсаж байгаад яг ингээд 100% ялцсан бол биш. Мэдээж улс төрийн маш олон юмнууд болдог. Тэгээ энэ улс зүгээр л гудамжинд жагсаж байгаа ерөнхий сайдыг огцруулах асуудал биш. Угаасаа хуулийн тийм биш. Тэ ерөнхий сайдыг огцруулах томилох асуудал бүгд хуулиар заалттай байгаа. Монгол улс одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар. Гэхдээ энд бол мэдээж иргэдийн бодит эсэргүүцэл байна гэдгийг нотолж харуулж байгаа гэдэг чинь энэ өөрөө их сайн зүйл байсан. Тэгээ тэрийг нь давж чадсангүй давах гэж тэр 22 3 хоног гисэн шүү дээ. Тий. Огцрох хамхын жагсаал. Тэгтэл тэр хугацаанд маш олон зүйлүүд басна бид бүгдээр нэг нүдээр харж байсан тий. Жагсаалыг эргүүлэхэд оролдоос үнэндээ дийлээгүй. Тэгэхээр энэ бол өөрөө нэг эрүүл саруул хөрс суур Монгол улсад бий болж эхэлж байгааг л нэг илрэл. Тий. Бид нар одоо зөндөө олон уусаад алдаа оноо докторл явж байгаа шүү дээ. Бүгдээр л сайхан болчихгүй. Эсвэл бүгдээр тэр чигээр хар бараан байх боломжгүй. Гэтэ энэ алдаа засагдаад байвал сайжраад идэг. Эсвэл энэ алдаандаа идэгдээд байвал уруудаад идэг. Одоо нэг хүмүүс зарим нэг хүмүүс нэг ийм ойлголт шиг. Доктортой засаг гэж. За. Бусдад доктортой байх хэрэгтэй гэдэг нэг юм яриад шүү дээ. Тэр нь болохоор одоо нэг дагыг ингээд маш олон жилийн хугацаатай ингээд явал тэр засаг нь доктортой юм шиг. Баг тэгж байлгамаар байна гэдэг нэг хэсгийн яриа байна. А нөгөө талдаа болохоор дараагнаа доктортой бус бодоод доктортой байх хэрэгтэй гэдэг зүйлийг яриад шүү дээ. Таны хувьд бол одоо тэр эхний ярьсан яриа шүү дээ. Энэ дараагнаар энэ доктортой байх нь зөв юм уу буруу? Одоо ер нь бол зүгээр иргэдийн зүгээр нэг устөр нээх одоо сонирхдаггүй гэдэг юм эсвэл өөртөө жоохон тэрнээс жоохон түлхдэг хэдэн нөхдөд байна шүү дээ Монгол юм. Энэ баг маасан тиймэрхүү байг хандлагатай байдаг шүү дээ. Тийм хүмүүсийн бодол бол тиймэрхүү баг шиг байна. Тийм хүмүүс дээр ингээд саний миний асуултанд та энийг үл бодож байна. Доктортой засаг гэж яг доктортой байна гэдэг ер нь яг юу вэ? Ер нь бол бас яг хуу нийгэм гэдгээ эхлээд ойлгох хэрэгтэй байдаг юм л да. Тогтолцоог л яриад байдаг шүү дээ. Тогтолцоогоо өөрчлөгээл. Тэгээ тогтолцоо гэдэг чинь яг юу юм гэдгээ эхлээд ярьж байгаа. Энд дээр манай монголчууд бол бүгдээ айгүй ойлголт хоолойдог. Яг шууд хэлэхэд бол би лагаас ингээ гайхуулаад бүгдийг мэддэг хүн шиг яриад байгаа юм биш. Тэгээ тодорхой бас ингээд судлаад тэрэн дээр ингээд маш удаан ингээд хэлцүүлгүүд хийжсэн зөндөө болоод янз янз. Гэтэ энэ нийгмээ эхлээд ойлгох хэрэгтэй. Энэ арчлан нийгэм гэдэг чинь юу юм? Тэгвэл арчлаас өөр ямар нийгэм байгаа даа. Дэлхийд дээр хэдэн төрлийн нийгэм байгаа даа. Тэгэд энэ арчлан нийгэм хэрвээ бид нэр сонгоцсон юм бол энэ арчлан нийгэм чинь яаж бий болдод юм төрөл тий. Тэгээ аливаа зүйл чинь өөрийнхөө зүй тогтлоор л явах ёстой шүү дээ. Ямар ч шинжлэх ухаан, ангаахын шинжлэх ухааныг л хамаагүй юмар л ингээл өдөртөө хүн эмчлээд үч чадахгүй. Эсвэл геологийн шинжлэх ухааны хэн дуртайнаа авчаал далдын өвцмөвцөр таагаад мэдэгдэж боломжгүй тий. Жишээ нь автомашин бол бүх хэд ангууд деталууд нь бүрэн гүйцэтгэж тэр машин аюулгүйгээр жигд тэгээд нөгөө хэмнэлттэйгээр ингээ тий. Тэг зүг болоод явчих юм бол ингээд явах байх. Тэгтэл ямар нэг юм дутуу байвал тэд чинь бүгд тоглолтно. Бүгд буруу тийш яв. Тэгэхээр манад одоо эхний үе чинь нийгэм чинь өөрөө гажууддаг. Оюутныг огцруулах хамгийн том суурь шалтгааных нь нэгдүгürt энэ байхгүй. Энэ маш их олон хулгай дэм болоодсэн. Маш олон одоо төрийн оролцоо нэмэгдээд байгаа хүмүүс байдаг. Энэ яагаад юм болоод байгаа гэдэг нь аюул чухал байна. Яагаад авилгал нэмэгдээд байгаа? Яагаад хүний эрхийн индексүүд унаад байгаа? Яагаад тэгээ энэ бүх одоо ингэ хэвлэлийн эрхчлэн мөлөөнөөс ахвал бүх индексүүд олон улсад гардаг индексүүдийг бүгд уналтанд ороод байна. Яагаад буруутаад байна? Тэгэхээр энэ суурь нь байхгүй. Тэгэхээр ийм юм хийж байгаа хүмүүсийг бол огцруулах нь бол зүй ирсэн асуудал. Зайлуулах ёстой. Тэгээ доктортой засаг хаана байдгүй гэдгийг эхний ээлжинд сайн харъя л дэлхийд дээр. Одоо 194 улс нэгдсэн үндэсний байгууллага дээр байгаад байна шүү дээ. Тэн дотроос нэг
10 орчим ус айгу доктортой байхгүй бүр тасархаа доктортой. Тий. Жишээ нь одоо нэг дарга нь байж л гэдэг. тий. Бүр уламжлагдаад өв залхамжлагдаад явчихсан. Жишээ нь одоо хойд солонгос. Энэ чинь бол хүмүүс ингээ харахаар чинь их өдөрдөг чигээд яваад байгаа шүү. Үгүй энэ чинь хаан засаг л байхгүй. Ачсан солонгос гэдэг нэртэй боловч энэ монархи тогтолцооны нэг хэлбэр мөн. Бүр абсолют монархи тэрнтэй зөрүүлж харж болох ёстой. Ягаад тэгэхээр чинь 3 дахь үе рүүгээ орцсоо 4 дахь үе олон танилцуулаад явж штэ. Яг энэ шиг ингээл Туркменстан ингээл Станы улс за тэгэл энэ манай хойд хөрш Орос морс гэл байна. Дандаа тэнд болох тэр нэг юм болдог байхгүй. Даргын эрх мэдлүүд томроод идэг. Тэгээд даргууд ингээд бүгд дэшигээ явсаргаад нэг эзэн дээр очдог. Тэр эзэн бүгдийг шийддэг. Тэр эзэнтэй төсөлт юм бол тэр нэг юм хинч биш болдог. Тэгээд хинч болгодог аргачлууд нь янз янз байна. Нэг нь шууд ингээд дайсан болгоод нэгсэндээ шүүхэ тий хараат ус шүүх гэдэг ойлголт байхгүй. Тэр өдөртөгч бүгдийг шийдэж байгаа учраас устгаа ичнэ. А нөгөө хэлбэр нь болохоор нийгмийн өмнө шууд дайсан болгоод цовдлцдог. Тэ энэ бол дайсан. Иннээс болж байгаа. Тэгээ яг яагаад гэдэг нь чухал биш. Үндслэн ч чухал биш. Зүгээр л дайсан байх хэвээр. Тэгэхээр яг тэр хэлбэр нь Монголд дуулж ирсэн сая. Эзэн холбогдлчгууд дайсангууд гаргаад ирлээ гэдгийгсэн чинь тэгээд сүултээ тэр ингээл элбэгдэрч мөрж гэдэг. Өөх нь хаана байгаа. Элбэгдэрч MCS гэдэг. MCS дайсандаа болсон шүү дээ. Одоо сүүл харахнаад Апота манай Нямбатар Апо гэдэг дайсан бий. За тийм байлээ. Тийм байлээ тий. Гэх мэтлийн юмуд байна л та тий. Тэгэхээр ийм юм дээр ингээд энэ бол нөгөө эрх мэдлийн доктортой байдлын асуудал болчихж байгаа. Түүнээс энэ арчсан нийгмийн институцийн тогтолцооны тухай ойлголт биш болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ арчсан нийгэм бол бүхэлдээ хүнд зориулсан нийгэм. Хүнд л зориулна. Тэр нийгэм хүндээ зориулна. Нийгэм нь өөрөө яг хүндээ зориулаад эхлэх юм бол тэнд авилгал байх үндэс байхгүй болчихно. Авилгал ингээл хомигдоод байна. Тэ? Эрх мэдэл хомигдоод байна. Нэг хүний шийдвэрээ бүгднийг ингээд ажиллах боломжгүй бол тий. Тэгээд энэс чинь дагаад нөгөө төр данхаахаа болчихно. Тэгэхээр энэ нийгмийн институцийн суурийг нь эвдээд ирсэн бохгүй энэ хүн. Одоо ерөнхийдөө бол ингээл хүмүүс ярьдаг шүү дээ 35 жил стан тэргээл хуучин нийгэм сайхан байж гэл. Гүү шүү дээ 35 жил сайжирсан зүйл асар их өдөг байхгүй. Асар их өдөг юм. Гэхдээ сүүлийн 8 жил харамсалтай нь бид нар энэ сайжруулж ирсэн маш олон энэ нийгмийн суурь алхмуудыг устгацсан. Энийг буцааж нөхөхөд магадгүй дахиад 20 жил зарцуулна. Эдийн засгийг хорсон хорлолыг бол сайн чадварлаг эдийн засаг удирдах менежменттэй зөв аваачихвал энийг босгож ирэх боломжтой. Магадгүй 2-3 жилийн дараа босгоод ирэх боломжтой зүйл. Яг ингээд чөлөөт нээлттэй эдийн засаг руу хөтлөөд оруулах юм бол боломжтой. Тэгтэл энэ устгасан нийгмийг буцаагаад сайжруулад өмнөх түвшиндээ авчаад тэгээд цаашаа илүү их хүний оролцоог нь хангаж өгдөг, даргын оролцоог бууруулдаг, хомдог, эрх мэдлийг багасгадаг, тий хүндээ зориулсан. Жишээ нь энэ Улаанбаатараас одоо гэрээсээ гараал та гудамж талбайч тэр чигээрээ таны эсрэг бай. Замын төгжрөл утаа бохирдол тий. За тэгэл энэ зам засвар масвар бүхэлдээ л таны эсрэг байгаа. Тэгээд өвлөн ингээл тэгшиж унчих гал. Тэгэхээр ийм яаж байхгүй болдгийм бэ гэхэлэр тэр нийгэмд болдог. Тэгэхээр бид нар энэ нийгмийнхаа суурь ойлголтоос аягүй холдоод байгаагаас болоод энд хууртаад байгаа. Тэгээ нөгөө хий хоосон нөгөө нэг дайсантай бүгд итгэж зодтолдод эхэлж шин. Тэгээ тэрэнд өсөрхөөд. Нөгөө тэрийг л устгах юм бол ингээ гоё болчихно. Дарганах буруу байхгүй. Тий, дарганах буруу байхгүй. Дайсан бол ерөнхий дайсантай болгочтой. Тий. Би болохоор саяны жагсаалыг яг өмнө хоёлаа сая жагсаал ярьлаа шүү дээ. Амар олон жагсаал болоод зарим нь ингээ өөрчлөлт ингэж хийсэн. Би бол саяны жагсаалыг хараад бараг тэр нөгөө манай хувьсгал хийдэг жагсаал шүү дээ 90 оны арчсан хувьсгалын жагсаал. Бараг тэр ирсэн юм болоо та гэж харсан. Яг надад яг зүгээр тухай тийм мэдрэг төрсөн. Яг бол аймаг гой зохион байгуулалттай тэр засуулчууд аймаг гой имх зэгцтэй тий. Тэгээ нэгнийгээ гой доошоо суу гэдэг бидний дэмжиж байгаа доошоо суу. Бас зөргийн нөгөө тийм хүмүүс байдаг шүү дээ тий. Зөрг агсны. Тий. Энэ нь суугаараа гэдэг яг тэр шиг манад яг тэр тактикаар тэм цугаас уулна. Сая жагсаалыг яхад тий. Эсрэг талын жагсаал гэж гарч ирээ л тий. Янз хүмүүсийг авчруулаад сүүлдээ бүр амар том жагсаал хажууд нь зохион байгуулаад тэдэн дайрал. Тэгэхэд тэр залуучууд тэр амар нөхдүүдийг тэд нар ч бүр ингээд бэлтцэн ирж байгаа нөхдүүд байгаа шүү дээ. Нэг талын одоо бараг зэвсэгтэй хүмүүс олж ирж байгаа гэсэн үг. Дайн дээр бол манайхан бол зэвсэг байхгүй. Ударгаараа үзнэ гэсэн байж байгаа жишээ нь тий. Тэгэхэд орж ирэхэд тэр залуучууд яг тэр өдөртийнхаа хэмжээг барьсаар байгаа л
тэр жагсаалыг аваад үлдчихэж байгаа байхгүй. Тэгээ 20 хоног ингээд энэ жагсаалыг бол аймаг гоё авч усаараа дуусглаа шүү дээ. Тэгээ надад болохоор юу санагдсан бэ гэхээр ямар нэг юм бол заавал зохион байгуулалттай байх хэрэгтэй. Жагсаалч төр, ажилч төр, бизнесч төр, ус төрч төр. Тэгэхээр 90 оны жагсаал хэрвээ зохион байгуулалтгүй байсан бол тэр жагсаал бол үр дүн төрөхгүй байсан баг. Баг танкаар гიშгүүлэх байсан баг. Харин зохион байгуулалт сайн байсан учраас бид нар одоо энэ хэрэгжүүлэгийг эдэлж байгаа. Яг энэ шиг саний жагсаал яагаад үр дүн төрөв юм бэ? Тэр залуучуудын итгэлийн сэргийлж тэгтээ зөвхөн сэргээгээд өнгөрөх биш. Хариуцлага хамт үйлцээд за тэр жагсаал яаж ирэж болно шүү дээ. Айц байгаа шүү дээ. Тэгтээ тэр олонд ирж байгаа залуучуудыг нэг зохион байгуулалт нь гоё эмгэгтэйгчтэй байлгаж чадсанараа өнөөдөр энэ залуучууд бас ялаад гараад ирсэн юм болов уу би бол хараад байна. Ер нь нэг тийм өхөө юм байсан юм болов уу цаад байхгүй. Тэг байсан. Ер нь байсан. Тэгэд түрүү нэрээ нэг яриан дээр нэг юм дутуу орхичиж байгаа. Нөгөө Лутай хоёр ингээд хоёулаа зогсоод байсан биш үү? Манай эрхчлөөний эрхчлөө одоо төв юм залуучууд ингээд яг миний нөгөө хүмүүс байгаа зүйл хоёр. Энэ бол их олон хүмүүсийн оролцоогоо байж исэн. Энэ бол нэгдүгээр заавал хэлэх хэрэгтэй. Тэгээд бидний бас хооронд ингээд ярьж исэн асуудал бол одоо энэ залуучуудын тий энэ генерашныхын тэрний сэтгхүүн тааруулсан эсвэл дэлхийд даяар болдог энэ эрхчлөөний тайван жагсаалын аргачлалыг бид нэр ойлгохгүй бол энэ явахгүй байна гэдгийг бол ярилцаад янз янзын байдлаар ингээ хөтөлбөрийг оролдож байсан юм. Гэхдээ бид нар эдгээр шиг хийж чадхааргүйсэн. Яг хоо 1990 оны сая чиний нэг зориг агсны ингээ бичлэг өгдөг шүү дээ. Нөгөө талынхын жигүүр дээр нөгөө хоёр талд байгаа. Нэг талд нь зориг агсан, нөгөө талд нь сосроо байгаа байхгүй. Суугаараа, тайвшраараа. Тэгээ нэг талд нь арт талынхын фронт ингээ цэргүүц игнэж гиссэн тий. 4 сарын 27 90 оны. Тэр их чухал жагсаал болсон маш том өөрчлөлтийг авчирсан. Тэгээ тэр жагсаалын үндсэн дээр Монгол улс анхудаа арчилсан сонгуул өгж илээ парламент тогтолцоогоор иргэдэн дөрөө төхмөлөх ажил оролцож эхэлж илээ. Яг уу оюун санааны хувьд бол сая бол маш том дэвшлиг авчирч эхэлж байна. Яг улс төрийн нийгмийн хувьд бол бид нар бол жишээ нь онлын эсвэл үзэл санаа үнэт зүйлийн гэдэг тийм тулгуурсан улс төр нийгмийн амьдралаас холдсон байсан юм. Үнэхээр хоцрогдсон байсан. Тэгэд ийм зүйлийг сая залуучууд авчирж байна. Энэ бол яг чиний хэлж байгаа харж байгаа үнцгт би бол санал нэг энэ бол аюу тум өөрчлөлт. Өөрчлөлт мөн. Тэгээд энэ цаашдаа ингээд улам яг чиний сая хэлж байгаа оролцоогоо залуучууд нэмэгдүүлээд энэ Монголын хөрсөнд гүн бат шингээд хөгжөөд явах юм бол бидэрт маш их том өөрчлөлтийг авчирна. Энэ сонгуулиас ахуулаад, улс төрийн намаас ахуулаад, энэ нийгмийн амьдралаас ахуулаад, тийм энэ улс төрийн оролцооноос ахуулаад, тэгээд тэгэл ингээл хүн болгоны оролцоо ч гэдэг хүн болгоны идэвхийг хангахын тулд яаж амьдрдаг, яаж оршдог уу гэхлээр энэ өөрөө онол тэрэндээ суурилж явах ёстой. Тэгтэл яг хуу нөгөө талын нөхдүүд бол жишээ нөгөө талын гэдэг жишээ нь өнөөдөр тодорхой шүү дээ. Манай нам дотор жишээ нь Халтмаагийн Баттулга тэргүүтээ нөхдүүд байна. За тэгээ ардын нам бол угаасаа ойлгомжтой. Бидүүдийн сэтгхүү болохоор технологиг ашиглаад байгаа. Нийгмийг устгах аргачлал онлын технологиг ашиглаад байгаа байхгүй. Тэгвэл тэрийг ашиглахдаа бүхэл бүтэн нийгмийг айдас давтуулдаг, хуурам мэхэлд оруулдаг, сурталхуулахад оруулдаг тийм хүчтэй зэвсэг болгож ашигладаг ажлыг 10 орчим жилээр тасралтгүй маш хүчтэй хэл. Тэгээ тэрний хор нөлөөлөл өнөөдөр нийгэм даяар эрүү сэтгэх масс хөнгөдөж эхэлж байгаа байхгүй. Тэгээ тэрний зөвхөн шууд бодит үзүүлэлт нь бол нөгөө тархихгүй ч гэж ярьдаг шнэ, нийгмийн тархихгүй ч маш их олон чадварлаг залуучууд байж яддаг шүү дээ гадаад руу. Энэ бол зөвхөн шууд бодит үзүүлэлт байхгүй. Тэгэхээр энэ нийгмийг л устгаад байгаа. Энийг зогсоох хамгийн зөв хөшүүргэн сая яг чиний асуултанд дээр гарч иж байгаа энэ зүйл мөн. Яг ийм эрүүл онол эрүүл сэтгэхүй үнэт зүйл үзэл санаан дээр нэгдсэн ийм жигсаал цаашаа яг Монголын хөрсөнд суугаад улс төрийн амьдралд ороод яваасаа шин соёл бий болж байна тийм яг үнэ. Тэгээд бас нэг давуу талыг сая нөгөө их хурл хуралдлаа шүү дээ. Оюун гэдэг хүнийг огцруулах уу эсвэл итгэл үлээлгэх нэг асуудал орж ирнэ шүү дээ. Яг гоо тэгэл тэр процессыг давхарсан юм зөндөө байгаа шүү дээ. Гэтэ хоёулаа шууд тэр параметр нь орчих. Их хурлаар оюун эрдэнэ өөрийгөө итгэл үзүүлээч гэдэг байдлаар өрөвдөж орж ирсэн шүү дээ. Тэгсэн. Тэгээд тэр орой бараг 4 хүртэл хуралцсан шүү дээ. Тэгсэн.
Тэгээ нэг гайхалтай зүйл яг тэр оройг одоо яг 2000-ад оны одоо чи ер нь надаас доод үеийн залуучууд гэсэн үг байхгүй. Тэр залуучууд ер нь бол улс төрийн талаар ямар ч ойлголтгүй нөхдүүд ер нь бол. Тэгэхдээ яг тэр өдөр бол баг тэр үеийн залуучууд бүгд 4 цаг хүртэл баг тэр шийдвэрийг харсан байна. Хүлээсэн тийм. Хүлээсэн байна. Би гэхэд ч гэсэн бас уцаараа гэрт орон дотор хэвтэгтэй ингээл лайв үзэл сууж байгаа байхгүй яг тэр шиг. Тэр маргааш нь тэгээ яг тэр оцгот дээр нь сүүлд нь одоо тэр улмаа дээр нэг тараад яасан. Тэгэл ер нь бол яг тэр өдөр одоо жишээ улмаагийн одоо ойрын хүмүүс нь бол 4 цаг хүртэл ямарчсан тэр үтсэн байгаа байхгүй. Шийдвэрийг. Тэгэл тэр үед нь баярлалаа гэж би биндээ баярлалаа бас тэгээ явсан байгаа байхгүй. Гэх жишээ нь ингээд бас саяны залуучуудын жагсаал бас олон залуучууд бас тийм итгэл төрүүлэх үүстэй. Тийм үр дүнтэй. Яг өнөөдөр бидэрт нэг за нэг жагсаал хийчлээ гэж харагдаж байгаа ч гэсэн энэ бол нийгмийн хувьд маш том оюун санааны одоо нэг төлөй залуучуудад нөлөөлөх хувьсгал юм болов уу гэж би хараад байгаа. Хувьсгал бол ер нь бол заавал жагсаал дээр жагсаал масаал хийх биш юм тархинд байх хэрэгтэй гэж хим хэлээд нэг хүн хэлмэдэг шүү дээ. Би бол бас тэгж хардтай. Тийм. Яг уу залуучууд улс төрд сонирхолгүй эсвэл мэдэхгүй тоохгүй байна гэдэг нэг өнцөг бол байдаг. Тийм. Би бол гэхдээ энтэй бол яг санал бол нийлдэггүй юм. Яг уу ингээл улс төрийн юм руу ингээ оролцвол аюу олон залуучуудтай ч өөрийнхөө хэмнэлт төвшөнд ингээл уулзаад ярилцал явж лээсэн. Тэгээд энэ сая улмаа гэдэг юм Норгийн залуучуудтай сая жагсаал дээр гарч ирээс танилцаал тэдний ярьж байгаа тэр жагсаал дээр хэлж байгаа үг хэллэгүүдийг юмнуудыг ингээ сонсоод ингээл харж байгаад миний бас итгэл өнөмшлөөс нэмэгдсэн байхгүй. Зүгээр Монголын улс төрийн амьдралыг тэд дургуудээ оролцохгүй байгаа. Энэ таалагдахгүй учраас. Яаж оролцох вэ гэхээр орон зайд хөнгөтцсөн учраас оролцож чадахгүй байгаа. Зүгээр яг Монгол Ардын намд гишүүнээрээсэл хин нэгэн даргыг дамжаал ингээл улс төрч болоод явж байгаа хүмүүсүүд байж л байгаа шүү дээ. Залуучуудаас ахуулаад ингээл баг энэ чинь нэг их сургууль айтаа болгоцсон байна шүү дээ. Харин тийм курсантаар ингээд явж байгаа хэлбэрүүд байгаа. Тэгтэл нөгөөдгий чинь хүсэлдэггүй маш том масс байгаад байгаа хгүй. Тэр залуучууд бол үзэл санаа мэдээд байна. Ойлгоод байна. Тэ? Өмнөд зүйл яриад байна. Ирчлөөг мэдрээд байна. Энэ 20 хоногийн жагсаал дээр үг үзэл бодлоо илэрхийлсэн тэр микрофон дээр гарч ярьсан хүмүүсийн баг 90 гаруй хүн ирчлөөтэй холбоотой ярьсан. Ирчлөө ярьсан. Энэ огт мэдлэггүй хүмүүс гэж ярьж чадахгүй. Маш олон хүмүүс үг хэлж байгаа шүү дээ. Тэнд чи өдөртөө нэг тасралтахгүйгээр хичнээн ч хүн хэлсэн мэдэхгүй. Манай дүүнэр бас тооцоо гаргасан гэж магадгүй. Гэтэ тэр болгон дээр ингээд сонсоход дандаа ирчлөө ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ирчлөөний суурь хомогдсон учраас энэ бохир улс төрлөл оролцохгүй гэдэг тийм юм байгаад байна. Тийм сүүлд Монгол улс чинь оюун эдний засгийн үед бол авторитар систем рүү орцсон гэж дэлхийн судалгааны байгууллага зарлалцсан шүү дээ Монгол улсыг тийм. Гэх хэмжээнд нь хүртэл дордуулсан байна шүү дээ. Тэгэхээр энэ засгийн газар яг моментум гоё таарч ямар ч зогцсон бол миний хувьд бол маш их баяртай байгаа бүр. Одоо тэгээ баярлаа гэдэг үгийг яаж илэрхийлмээр мэдэхгүй. Ямар ч гэсэн нэг нийгмийг буруу зам руу өдөрдөж одоо дарангууллын яг тэр юм руу хөтлөж исэн энэ системийг Монгол залуучууд өөрсдөө гоё таслан тосоосон бол үнэхээр бахархмаар үйл явуулсан гэж би харж байгаа. Юу яалаа. За хоёул одоо жагсаалаас одоо өөр сэдвүү. Яриг гэвэл үгийн хоёул энийг яриг гэвэл хоёулын баг энэ подкаст ярианы цаг нь хүрэхгүй. Тэхүү. Тийм. Тэгэхээр одоо дараагийн яриа руу юу гэхээр мэдээж хоёул улс төрийн нам гэж явж байгаа. Та бол дунд насны төлөөлөл. Би одоо удахгүй араас чинь явж байгаа. Араас тий. Одоо баг нэрээ ах нартайгаа баг хамт одоо ах би 12 онд арцсан нэг гишүүнээр явж тэгэл ах нартайгаа баг хамт нэг гавьсан юм байхгүй бараг хөтлөх гээд шүү дээ тий. Тэгэхээр арцсан намын нэг зовлон тэр юм болов. Туулах хэвээр зовлонгоо туулаад явж гэнэ гэдэг шиг юм болоод байна шүү. Тэгээ хоёулаа жоохон улс төрийн нам руу оруулж яаж байна яриага. Тэгээ. Дуртай сая хоёулаа үзэл санаа ярьлаа. За тэнгуул их чөлөөний үзэл санаа гэдэг зүйлийг та түрүү ярианд болгондоо энэ хэд бол хамгийн төлөв хэллээ шүү дээ тийм. Тэгвэл одоо би ч гэсэн тэгж яадаг арчсан намыг яг тэр их чөлөөний үзэл санааг урдаа барьж явж байгаа. Нам гэж улс төрийн хүчин гэж би хардаг. Авчиг. Яг бодит хөрсөн дээрээ яг хоёулын нөгөө яриад байгаа үзэл санаа энэ нам дээр яг хэрэгжиж чадчихэв. Та хоёр нь одоо жишээл дунд насны төлөөлөл шүү дээ тийм. Би бол таны одоо доод үеч юм байхгүй. Тэгэхээр нэг тэр талаас ингээ залуучуудаа ер нь юу гэж одоо тайлбарлах талаас нэг өөрийнхөө бодлыг хэлж байна. Тий. Яг уу өмнөх үеэ бас харж иж ярих хэрэгтэй л доо тий. Бид нар яг юу болоод өнгөрч байгаа гэдэг. Тэгэд ингээл одоо арчсан намыг ингээ байгуулсан хүмүүсийн ингээд арчсан нам жишээ нь ингээ Монголд одоо анх удаа байгуулагдсан тий Монгол хүмүүсийн өөрсдийнх нь хүсэл эрмэлзлэр бий болсон анхны улс төрийн хүчин шүү дээ. Монголдо байгуулагдсан.
тэр ч утгаараа одоо бас Монгол даяараа одоо ингээд өөрийн институцүүдийг бүгд ингээд байгуулж чадсан. Монгол ардын намын эсрэг сөрөг хүчин хийх чадвартай Монгол орон даяар одоо өөрийнх нь салбар үүрүүдээ ингээд байгуулж чадсан ганцхан улс төрийн нам баггүй юу? Яг одоогийн байдлаар институцүүд. Тэгвэл ингээд ах нарын маань байгуулсан энэ нам бол алдаа оноо байх хэвээр зүй юуснаас. Ягаад тэгэхээр өмнөх нийгэмд маань бид нар өөр юм ярил. Жишээ нь хоёулаа өмнөх нийгэмд эрхчлөө ярил маргааш нь шорон дэв хүмүүс л шонгийн модон дээр очиж штэ. Тэгээ штэ. Өөр сонголт байхгүй. Тэнд юу үзэх, юу харах, юу сонсох, юу хэлхийг бүгдийг зааж өгнө. Даргын хүслээр л амьдрна. Тэгвэл өнөөдрийн нийгэм чинь ондоо. Тийм учраас нөгөө нам гэдэг зүйл яаж бий болж төлөвшөж яаж өөрийгөө ингээд олон ингээд хүчрэх болгоод бэ гэдэг дээр бид нар бол суралцж байгаа. Гэхдээ их сайжирсан. Ер нь бол ялангуяа сүүлийн 8 жил зөндөө олон юм тулсан арчсан. Зүү ёсны юм тулаацсан байхгүй. Нөгөө Эрдэнэ Женко 2 тулалдал арчсан 2 хөвгтчлаа гэл ингээд бөө хэрүүлэл тамга тэмдэг гэл. Би бол тэрийг бол хоёр талд хуваагдсан гэж хардаггүй. Энэ болох ёстой зүйл байхгүй. Энэ нөгөө үзэл санааны ялгарл болох ёстой юм байхгүй. Улс төрийн нам дотор нэг ойлголт байдаг. Энэ нам жишээ нь чи бит хоёр одоо эрхчлөөний ойлголтын дээр ойлголцоо шууд нэгдэж байгаа байхгүй. Энийг улс төрийн нэгдэл гэж яриад байгаа. Нэгэсэндээ нэг ижил үзэл баримталтай хүмүүс сугалдаг газрыг улс төрийн нам гэдэг нь шүү дээ. Ижил үзэл баримталтай хүмүүс. Тэр үзэл баримтлалаа хэрэгжүүлэх аргачлалууд бол янз янз болно. Тэрийг хоорондоо онол мэдлэгээрээ ингэж өрсөлдөж байгаад ярилцаа шийддэг асуудал. Тэгэхээр манай нам дотор чинь янз янзын үзэл баримталтай хүмүүс ороод ирсэн ба шүү дээ. Тэгэхээр ийм процесс, ийм процедур хүн төрөлхтний ингэж ялангуяа улс төрийн ингээд суурь онол мэдлгүүд ингээд яваад нийгэм талдаа ингээд холбогдоод явж исэн сүүлийн 300 жилийн түүхэнд бүгдэнд нь байсан. Бүх улсууд байсан. Тэр Америкт ч байсан, Англид ч байсан, Европын бүх орнууд байсан. Одоо өмнөд Солонгосыг ингээд дэлхийд даяараа арчлын одоо магтаж байна. Тэнд ч байсан одоо ч үргэлжилж байгаа. Тэр бас яг ингээд арчлалтайгаа адилхан ингээд төгсдүүлдэг болоогүй ч гэсэн хамгийн сайн хэлбэр нь болсон. Гэхдээ яг хүн төрөлхтний хувьд бол ингээ нүүр бардамныг хэлэх зүйл бол эрхчлөөний үзэл санаа бий болж иж энэ хүн төрлөختөн асар хоттой хөгжил рүү орсон. Нэгсэндээ эрхчлөө гэдэг зүйл маань шашин биш ээ, шашнаас тусдаа гэж ялгаж ирсэн сүүлийн 300 жил хүн төрлөختөн хөгжиж штэ. Тэ чөлөөт нээлттэй нийгэмд хүнд өөрт нь боломж нь байдаг юм байна. Тэр боломжийг олгох юм бол тэр хүн чинь хөгждөг юм байна. Нэгсэндээ одоо Монголд 3 сая 500 мянган хүний чөлөөттэй нээлттэйгээр хөгжих боломжийг л олгоч. Тэгэх юм бол улс чинь өөрөө хөгжих байхгүй. Түүнээс хэн нэгэн дарга хөгжүүлж чаддгүй маа гэдгийг Монголч ялгаа байхгүй, дэлхийд даяараас ялгаа байхгүй. Бүгд нотолцсон зүйл. Яг энэ шиг намч гэсэн өөрөө яг энэ зүйл. Яг нийгэмтэйгээ адилхан ийм амьд организм болдог байх хэвээр. Гэхдээ тэн дотор одоо манай нам дотор социал демократ үзэл ч юм уу, социалист ч юм уу, фашист, коммунист ч юм уу тийм үзэл санаа хоорондоо ярилцах шаардлагагүй байхгүй. Тийм үзэл санаа ярьж байвал баяртай та хаалга онгорхоо байгаа та цаатлаас нь хааж болно танд амжилт хүсье. Тий таны байх нам чинь энэ биш нэ гэдэг л байхгүй. Гэхдээ энэ процесс одоо бол манай нам дотор явагдаж байгаа. Тийм учраас энэ хугацаанд даван туулах ёстой зүйлээ бид туулаад явж байгаа. Энэ сайжирч байгаа сайн зүйл. Тэгтэл Монголд жижиг намууд зөндөл олон байгуулагдсан шүү дээ. Яагаад эдгээр байхгүй болоод одоо жишээ нь хүн нам одоо ингэ нүдэн дээр фейлтэд унжин энэ дараагийн сонголт дээр мэдхгүй би бол мандат авах гэж итгэхгүй ба. Өмнөх бүхэл жижиг намуудынхаа туршлагаар л ингээл унаал дуусна. Тэ? Яагаад тэгэхээр эдгээр үнэт зүйлдер сурлаагүй. Үзэл санаан дээр сурлаагүй. Тим улс төр хийгээгүй. Тим улс төрийн хөрс суурийг бий болгох хугацаач болоогүй. Тэгээд дахиад цаашаа дахиад үзэл санааны нам гэж ярьж байгаа намууд байна. Иргэний оролцооны нам ч гэдэг юм уу. Одоо ингээ байгуулагдах явж байгаа либертар нам ч байна. Эдгээрт яг би бол үгүйсэхгүй. Гэхдээ цаг хугацааны хүчин зүйлд эдгээр нугалж гарч чадахгүй. Энийг туулахаас өөр сонголт байхгүй. Зөвхөн Улаанбаатарт ирүүлсэн улс төр эсвэл зөвхөн хүн таалагддаг улс төр хийгээд энэ явахгүй боломжгүй. Тийм учраас манай нам бол өөрөө намынхаа дүрэнд аль биесээр энэ эрхчлөөний үзэл санааг тусгацсан нам багхгүй. Одоо энэ эрхчлөөний үзэл санаагаа дараагийн намын дүрмэн дээр баталгаажуулах юм. За яг энэ үзэл санааг маань хатуу оруулж өгдөг чинь Эрдэнэ даргын үед шүү дээ. Эрдэнэний үед, Эрдэнэний үед одоо намын их хурлаараа баталж агаад дэвчүүгээр хамгаалсан. Энэ бол маш сайн дэвшилт байсан. Одоо дараагийн дэвшил бидэд хэрэгтэй зүйл нь энэ үзэл санааныхаа эсрэг бол та баяртай танд амжилт хүсье гэдэг заалтын л оруулчих. Намаас хөөх мөх ойлголт бол биш. Маш хурднаар шийддэг ерөөс.
тэгэл болоо. Тэр улс төрийн намаар дамжаад албан тушаал эрх мэдэлд очичоод алдаа оноо гаргаж байгаа асуудлууд бол тэр ёс зүйн асуудал нь тусдаа улс төрийнхээ асуудал нь хэрвээ эрүүгийн гэмтэр хийцэн бол тэр эрүүгийн гэмтэргээр явчихна. Намын хувьд бол яах ёстой юм бэ гэхлээр үйл санаа эсрэг эсрэгэл үйл та баяртай. Тийм биз дээ. Одоо л одоо би бол яг таны саний ярьж байгаа өнцгтөө санал нэг байна. За яг та бол айн гоо гэгээлгээд байна. Ер нь бол. Би бол ингэж хараад байна. Яг бодит байдал дээр ардсан ном бол үдэл санаа гэдэг зүйл баг байхгүй болц. Одоо та бол улс төрийн нам бол яг ингээд нэг үдэл санаа гэдэг зүйл дээр нэгцэн хүмүүсийн нэгдэл гэж ярьж штэ. Тэнгүүт өнөөдөр ингээд харахад ардсан нам зүгээр л эрх мэдлийн нэг яг ардын нам шиг болчиход байна. Ардын нам бол угийн үнэт зүйл гэдэг зүйл бол байхгүй. За үдэл санаа гэвэл яг хана зарим нэг яг социалист үзлээ барьдаг хүмүүс бол яг байд юм бэ л. Нэг талаас ий чинь бол зөв тийм үү? Угийн өөрөө социалист нам юм чинь тэр үдэл санаагаа даах нь зөв шүү дээ тийм. За ардын нам бол тэр юм аяга явах нь одоо тийм хүмүүс байгаад байна. Тэнгүүл ардсан нам болохоор баруун төмийн үзэлтэй гэсэн мөртлөө бүр таг зүүнийн баг нэлээд хүмүүс байгаад шүү дээ тийм. Бага. Тэгэхээр яг нөгөө бидний яриад байгаа нөгөө нэг үзэл санааны нэг ч юм уу ингээд нэг гой те одоо чөлөө зах зээл мэйл гээл те төр цомхон баймаа гэдэг энэ зүйлүүдийг ярддаг мөртлөө хийж байгаа хэрэгжүүлсэн ажлуудыг ингээд харахад дандаа зүүнний бодлого хэрэгжүүлсэн түүхтэй жишээ зарцсан байгаад байгаа юм. Тэгээд яг үзэл санааны ярддаг залуучууд нь ерөөсөө дээшээгээ биш. Яг л нөгөө доороо тэгэл байж лээдэг. Хин дээшээ гарч ийн гэхээр ер нь тэгэл нэг дараагыг дагдаг ч юм уу эсвэл нэг эрх мэдэл рүү жоохон ингээд нэг зүтгэдэг хүмүүс байдаг шүү дээ. Одоо прагматик гэдэг шиг яг ингээд хүн болгоны айсыг олчдаг нэг эвтих нөхдүүд зохицуулаад явцдаг. Тийм хүмүүс ерөнхийдөө бол аим хуцтай дээшилдэг зүйл бий болцсон юм шүү. Зөвхөн яг энэ бол зөвхөн ардсан намчлалгүй бүх газар тийм байх юм л та төрийн албан малд нь өөрөө. Тэ энэ яг прагматикаар гэдэг чинь үнэн шүү дээ. Прагматикууд чинь юугаараа ялгаатай гэхэлэр нөгөө өөрт ашигтай бол шийдвэр гаргадаг хүмүүс хэлээд байгаа шүү дээ. Улс төрт өөрт ашигтай бол би одоо ингээд эрхчлөө яриад би маргааш цомхон тэ засгийн газар яриад мөрийн хөтөлбөртөө орчингууд өнөөдөр 22 яамны 24 сайдынх нэг нь болоо явж байгаа чинь прагматик байхгүй. Нэгсэндээ сайд болохын төлөө өөрийнхөө үзэл санаа мөрийн хөтөлбөрөөр дэвсчлээ шүү дээ. Яг наадад чинь би ярих. Гэтэл яг энэ зүйлүүд өмнө болж исэн. Гэтэ анхудаа энийг сая манай нам дотроос зогсооцсон. Тэр гудамжинд бид нар зогсоосон биш шүү дээ. Бид нар бол зүгээр энийг ингээл итвэхтэй гаргаад хүмүүстэй яриад танилцуулаад ингээл яваадсан. Ингээл танаа клуб бүлөвч гэдэг юм уу. Ярддаг залуучууд бол гудамжинд зөндөө байсан. Тэгээд гэхдээ улсын их хурл юм уу ардсан намын одоо нэрэн дээр ингээд тэгээ иргэдийн ингээд санал аваад гараад ирсэн гişүүд төсөс ингэж хүчтэй ирж ирсэн ховорхгүй. Одоо Баярмаа Лодо самбуу Бямсрын гэдэг тэгэл Цэнгүүн за тэгээд нөгөө хэн бэ? Манай Гамбаах Гамбатах маань тий бетон. За тий тэгээд зогт гэрлийн ингээд энэ хүмүүс чинь за Тэмүүжин ингээд нөгөө ардсан намын 42 дотроос чинь ингээд бусдаа ингээд нөлөөлөд эхлэнгүүт анхудаа нэг зогсоолоо шүү дээ. Энэ нэг өсөндөө юу юм бэ гэхээр энэ намын эсрэг явсан юм биш байхгүй. Гант төмрийн яриад байгаа шиг намын эсрэг яваад байгаа юм биш байхгүй. Намын бодлогын эсрэг гант төмөр яриад юм лээ тэр би Лодо самбуу Баярмаа хоёрыг гарын үсгс зурсан дараа. Үгүй намын бодлого болохоор 9 амтай байна гэсэн мөрийн хөтөлбөр нөхгүй. Тэгээд тэр жинхэнэ мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг бодлогын эсрэг явсан үчин гант төмөр өөрөө гоц тээ. Жинхэнэсээ үзэл санааны эсрэг гэдэг чинь манай намын бодлого байхгүй. Тэ концепц нь бидний тэг бодлого нь юу юм гэхлээр мөрийн хөтөлбөрөөс шүү дээ. Бид нар тэрүүгээр 42 мандат авлаа шүү дээ. Өндөө тэр тэрийг илүү дэлгэрүүлсэн бол би бол 24 оны сонгуульд ганц төмөр биш яг энэ үзэл санаанд тулгуурсан бол бид нар олонхын дэмжлэг авахар байсан. Магадгүй эрх мэдлийн одоо ардсан нам бүрдүүлэх те өөрсдийнхөө бодлогыг засгаа байгуулах төв төвшөнд мандат авах боломж байсан. Гэтэ харамсалтай ганц төмөр тэгж ажиллаагүй. Одоо бол харин цаашдын улс төрийг гэгээлгээр хараад би бүр ихтгэл найдвар төрөөд байгаа юм гэхэлэр за яг уламжлалт одоо фракцууд гэж нэрлэж чинь тийм клубүүд танаас чи од клуб тийм ингээд энд эндгүү ингээд үзэл санааныхын сууруудаар ингээд хатуу зогсож ирж байна. Ер нь бол хатуу итгэлийн өмчлөл тийм амархан бий болоод бат зогсчдөг юм биш байхгүй. Нэг жишээ бол одоо би бол байнгын ярих манай нөгөө Чимбахын ярьдаг жишээ. Англид болсон процесс байхгүй. Англи яг өнөөдрийн Монгол шиг шүү дээ төрийн өмч нь бүр
бүр хитгүн том болоод. Одоо Монголд чинь нийт эдийн засгийн чинь 74-5% төрийн болчиход байна шүү дээ. Нийт эдийн засаг дээр одоо тэр 78 их найдын чинь тий бараг 60 эдийн их найдын төрийн оролцоотой болсон ба шүү дээ. Тэгэхээр чөлөөт эдийн засаг дээр үлдсэн тэр мөр жижигхэн мөнгө чинь энэ эдийн засгийг босгож ирч чадахгүй. Ягаад гэвэл төрийн мөнгөд чинь бүгд дандаа зардал хасагдчихэдэг. Тэрээс намасар хулгаад ирэн дотор явж байгаа. Төрсөг өөрсөлт. Тийм. Яг ийм бүтцтэй байхад Английн Торын нам гэдэг тий одоо нөгөө консерватив суурьтай энэ намын дараагаар Маргарет Тэтчер гэдэг хүн гарч ичсэн. Энэ бол одоо дэлхийн барууны эрхчлөөний үзэл санаан дээр гарч ирсэн агуу 5 өдөртөг чинь нэг нь эмэгтэй хүн шүү дээ. Тэгээд энэ хүн бол гарч ирэхэд Торын нам 3 сая гишүүнтэй байсан байхгүй. Тэгээд ер нь бол Черчиллээс хойш Торын нам нэг төдийлөн ялд авгүй 30 гаруй жил болцсон байсан. Тэгээд эдийн засгийн сүрцэн Английн эмпайр нүдэн дээр дампуураад байхгүй болоо тэр нэг олон эмпайрын бодлого нь унаад за өөрөө Англи улс чинь олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаад ингээ алингаа алд явж хахад Маргарет Тэтчер гэдэг хүн намын дүрмдээ нэг л залдуулсан байхгүй. Үзэл санааны эсрэг бол хаалга онгорхоо та баяртай гар гэд. Тэгээ нэгсэндээ 3 сая гишүүнчлээ сэгсэрсэн байхгүй. Яг тий хатуу ихтгэл өмчлөлтөд 300 мянган хүн үлдсэн байна. За тэр цагаас хойш Англи буцаагаад босч ирсэн. Одоо хүчирхэг эдийн засаг байна. Тэ одоо шилдэг 7 улсын нэг нь байна. А дээрэс нь Торын нам өнөөдөр өөрөө үнэхээр гайхамшигтай хатуу ихтгэл өмчлөлтөд бий болсон нам болсон байхгүй. Үнэхээр улс төрийнхаа орчинд юу ярьдаг нь зааглаад байна. Үзэл санаа чи өөрөө тийм зүйл шүү дээ. Би үнэхээр улс төрт орцсон байх юм бол нэгдүгürt нэг сонголт хийж байгаа ш. Би иргэний эрхээсээ татгалзаж байгаа байхгүй нэгдүгürt. А хоёрдугаар болохоор би юу дуртайгаа ярихаа болж байгаа байхгүй. За улс төрчин хүний хувьд бол аюул том хатуу зарчим байгаа шүү дээ. Хизээч худлаа ярьж болохгүй. Бүр хизээч. А гэхдээ бүгдийг ярихгүй байх нь бол тусдаа асуудал байхгүй. Тэ? Бүгдийг яриад иж болохгүй. Цаг үеийн тааруулдаг ч юм уу ингээд асуудлууд байдаг. Тэгэхээр яг энэ нөхцөл байдал яг дэлхийд даяар байсан. Америкийн улс төр дээр ч яаж болно, Японы улс төр дээр ч Солонгосын дээр ч яаж болно, тэгээ Францад ч яаж болдог. Тэгэхээр яг энэ зөв рүү эхлэн тавигдаж байна. Энэ зүйл бас саяын өгцөр хамгаалах жагсаалын энэ хөдөлгөөний залуучууд бас маш хүчтэй нөлөөсөн. Энэ оюун санааны өөрчлөлт болсон байхгүй. Одоо оюун санаа цаашдаа улс төрийн амьдралд шинжлэх ухаан оюун санаандаа суурилсан, мэдлэг төрүүлсэн, тэг манлайлал давмгаасан энэ улс төр рүү ороход одоо яг бид нар босхын өмнө суулж байхдаа хоёулаа ярилцлага хийгээд байна. Одоо удахгүй манай ардчсан намын дүрмийн дагуу үндэсний бодлого зарлагдах ёстой, уралдах би харж байгаа. Тэгээд энэ хурлаар бол намын дарга мэдээ солигдох. Дараагийн нөхцөл байдлыг юу гэхээр сая жагсаал дундуур харж ирсэн тэр улс төрийн намын дүрмийн шинжилттэй холбоотой тэр баах юмнууд хийцсэн байлаа. Дүрмийн хоромороо байгуулад одоо Ганнибал гэд нөхөр явж байгаа шүү дээ. Улсын хурлын гишүүн байсан тэр тэрийг хийсэн дүрм өрмийг харсан. Ялгаахгүй социалист дүрм байлээ. Тэгэхээр тэрийг одоо шинэ дарга маань гарч ирээд үдээж яг энэ барууны улс төрийн нам ямар байдгийг яг тэр жишгүүгээ дүрмээ өөрчлөлтийг тэрийг төвийн дэлгэрүүлээ явах юм бол хол зүйл биш байхгүй. Ягаад тэгэхээр хөрсөн байгаад юм бид нар. Маргаret Тэтчерийн тэр аргыг л хэрэглэх хэрэгтэй юм шүү дээ. Тийм. Яг одоо жишээ нь ийм байгаа зү. Жишээ нь одоо манай нам дотор чинь барууны үзэл баримтлал гэж ярьж байгаа маш их гендер ярьж байна. Энэ ихний ээлжинд ярих асуудал. Тэгвэл одоо тэр баярмаг хараа л та. Ялгаа авахгүй эмгхтэй хүн шүү дээ. Чи эмгхтэйгээ ярихгүй гоцтой. Онлоороо мэдлэгээрээ тэрнгээрээ өрсөлдөд сая гарч ирээд манлал үзүүлээд байгаа үстэй. Оюун эрдэнэ дурхгүй үдэ биш байхгүй. Оюун эрдэнэ хийж байгаа хэрэгжүүлж байгаа нийгэм эдийн засаг дээр явж байгаа бодлогын асуудал дээр шүүмжлэл тавиад нөгөөдгөө чинь их хурл дээр асуулах ихэд л өдөөсөө дамжлууд усууж. Тэгээд нийгэм даяар дайсан болох гэж оролдсон. А тэгтэл тэр хүний цаанаа хийгээд байгаа энэ том хөрс суурь нь өөрөө юу юм бэ гэхээр энэ ачсан нийгэмд байх ёстой улс төрийн намын энэ манлайлалд энэ үнэт зүйл энэ үзэл санаанд тулгуурласан улс төрийн орчныг хөрсөн дээр нь ажилласан баггүй. Тэгэхээр тэр чинь нийгэм тэр чигээр хүлээж авч шít. Тэгэхээр оюун эрдний ирээдүйг чинь энэ ширээнээс ингээд давцангаас унаа явсан шүү дээ. Нүдэн дээр унаа. Баярмагийнх нүдэн дээр өссөн. Лодо самбуугийнх нүдэн дээр өссөн. Цэнгүүнийх өссөн тий. Тэгээд одоо энэ цогт гэрэл гэдэг юм уу энэ гамбатынх ингээд өсч. Энэ чинь нэгсэн доо бид нар Монгол улсын чинь нийгмийн идэвхтэй маас нь эрүүл улс төрийн орчин хүсэж хүлээгээд нэхэд байгаа байхгүй. Биднээс тийм хүсэж нэхэд байгаа. Манай намын гишүүд шалгаагүй тийм хүсэж байгаа. Бүгдөө л тийм хин нэг юм дарахтаа очиж найз наадч явж байгаад асуудлаа шийддэг тэр аргачлалаас биш.
эрүүл улс төрийн орчинд орё л гэж ихэд нь штэ. Тийм сонголт ч ер нь 24 оны улсын хурлын сонгуул, орон нутгийн сонгуул яг бодтоор ингээ харуулсан. Эрүүл юм шиг. Одоо би танаас за явцсан хоёул засаг унгаах ингээл яг тухайн мөрдөөсийг бас намтайгаа холбож ирлээ. Намаас хаацаалгаж ирлээ. Одоо тэгвэл энэ засаг угийн ялангуяа та жагсаалтаа маш холбоотой хүн учраас би энийг бас төлөв асууад байгаа шүү. За бидний эсэргүүцсэн нөхөр огцорчлоо. За нэг шинэ хүн гарч ирээд бүтцээ өөрийнхөө хуулийнхаа хүнээр өөрийг эрхийг өөрөө ингээд засгаа байгуулад одоо явж байна. За удаагүй шүү дээ. Баг сар болоогүй шүү дээ. Тэгэхээр одоо тэгвэл та энэ шинэ засгаас ямар юм хүлээлт байна? Тэгээ оюун эрднийг огцруулах гад эрхчлөө төвийнхаа найзуудтай, залуучуудтай, тэг үжил санааны найзуудтайгаа нийлээ явж хахад нэг асуулт байнга ирдэг гэсэн байхгүй. Тэгээ сая огцрох амархан залуучууд дээр ч байнга ирж ин лээ. Энэ бол бүгд нэг гэж хэлдэг. Засаг огцроод тэгээд дараагийнхан гарч ялгаагүй шүү дээ гэж хэлдэг. Тэгэд би хамгийн түрүүнд хэлдэг байсан нэг үг болохоор ялгаатай. Тэгээ ялангуяа хамгийн сүүлийн мөчүүд хэлжсэн. Өнөөдөр эдийн засаг аюул хүнд байдалд орцсон. Энэ хүнд байдал гэдгийг хүмүүс ойлгохгүй байгаа. 10 их найд дээр 32 их найдын төсөв 10 их найд дээр тасалдах юм бол намар гэхэд бид нар шүү дээ тий. Энэ эмнэлгээ яаж санхүүжүүлэх юм? Сургуулаа яаж санхүүжүүлэх юм? Цагдаагаа яаж санхүүжүүлэх юм? Аюулгүй байдлаа хангадаг батлан хамгаалахаа яаж санхүүжүүлэх юм? Тий? Онцгой байдлаа яаж санхүүжүүлэх юм? Энэнгүү бол энэ нийгэм чи яаж орших юм? Ийм асуудалд орно. Энэ тэтгэврийн ахмадуудаа яаж тэтгэврийг олгох юм? Ийм үнэхээр мухардалд орох байхгүй. Тэгээд засаг огцрох юм бол дараагийн засаг хамгийн түрүүнд ядаж төсвийн тодтоглоо өргөн барина. Ингээд эн чинь ихний ээж нь бодиттой ингээ хөрсөн дээр бууж эхэлж байгаа. Энэ зүйл өргөн барьсан байгаа ч тийм. Тэгээ бидэд явцлаа гэсэн чинь та. Тэгээд мэдээж бол энэ нийгмийг устгасан. Жишээ нь одоо нийгмийг устгасан гэхтэр хүмүүс нэг сайн ойлгохгүй байгаа. Юу гэхэлэр бидний нүдэн дээр нэг юм болсон бохгүй юу? Тэр нь нийгмийг устгаж байгаа нэг хэлбэр зүгээр нэг хэлбэрийн зөвшөөрн. Юу гэхэлэр маш их хэмжээгээр авилгалууд гарсан. Тэнгүүд нөгөө авилгал албан тушаалын гэмт хэрэгтнүүд шүүхээр бол ял аваад яваадсан бохгүй. Гэхдээ тэр ял нь 20-40 сая төгрөгөөр торгуулаад тэгээд тэнцээ харгалзах ял авсан бохгүй. Тэгээд бодитоор нэг ганц 2 хүн 3-4 жилийн шоронд явсан шүү дээ тий. Аюур сайхан байхын гэж одоо тэр нөгөө гаан хуйг 5-7 хоног захирал. Гэтэл яг ингээд бодитоор харахаар нийгмийг устгаж завааруулж ирсэн энэ муухай авилгалын систем бий болгож явж ирсэн эд эсэнд маш олон хүмүүс шүүгээр орохдоо 40 сая торгуулцаад чинь шагнал аваад шүү дээ. Тийм шүү дээ. Тэгтэл нөгөө талдаа нөгөө иргэнийхэн эсрэг асар олон хууль үйлдвэрлэсэн. Өнөөдөр зөрчлийн хууль мөл одоо эрүүгийн хууль хянан шиг хууль үү тийм бүх төрлийн хуулиуд иргэний эсрэг болгосон байхгүй. За тэгээд дээрэс нь энэ нийгэмдэр ингээд ажил үйлчлэгээ бараак таваар тийм бүх юм чинь дарамт шахалт руу ингээд чирээд авчихсан байхгүй. Тэгэхээр энэ дотор чинь иргэндээ ийм халгаатай дарга нарт ийм ээлтэй ингээд нийгмийн амар муухай дабл стандарт үүсгэж байгаа. Энэ хүмүүс одоо яадаг юм бэ гэхээр нийгэмдээ итгэл алдаад хараа тус шүүхтэй үзий ядаад эхэлдэг байхгүй. Энэ бол аюултай үзэгдэл байсан. Тэгэхээр сая энийг тооромжлуулсан. Тэгэхээр энэ үзэгдлийг засах гэж бид нар мэдхгүй. Яг өнөөдрийн хурцсаар бол 20 жил явах магадaltaй. Гэтэ манай одоо харамсалтай саяын гарсан ерөнхий сайд маань өнөөдрийн нийгмийнхаа энэ эсрэг, хөрөнгө оруулалтын энэ эсрэг тийм бүх зүйлийн эсрэг маш олон хуулинд одоо оролцож ирсэн юм шүү дээ. Жишээ нь одоо эрх мэдлийн төвлөрлийг саарамжуулах зорилготой байдаг тийм одоо баг үндсэн хууль гэдэг нутаг захиргаа нийж түүний удирдлагын тухай хуулийг хорлонтойгоор тийм үдээ шиг ингээ босоод тогтолцоод болоход оролцсон томилгооны систем. Тийм томилгооны систем. Мөн чинь бол эвдийн хуурмууд гэж яддаг байсан. Тийм. Тэр томилгооны бас ингээ хүмүүс ингээ нэг ойлгохгүй. Иргэдийн хурлаараа ингээ сонгоод байгаа юм шиг. Үгүй. Батламжлах хэрэг нь байгаа шигэ огцруулах хэрэг нь дээрээсээ байгаа байхгүй. Ингэсэндөө Монгол улсын ерөнхий сайд Улаанбаатарын даргын аймаг ийм засаг дарга нарын чинь томилох хэрэгтэй. Бас огцруулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс чинь даргадаа л үйлчлэн. Тийм. Яг нэг босоо ингээд. Тийм. Тэгэхээр энэ нөгөө арчсан нийгэм биш болчих واخгүй. Нөгөө хуучин даргын авторитар нийгэм байхгүй. Тэгээ манай оюун эрдэнэ чинь нэг яриад хэлсэн шүү дээ. Нөгөө бид нар чинь амар авилгалтай тэмцсэн чинь авилгалын индекс унчлаа. Олон улсын нөхцөл байдлыг хүндрээд ингээ гадаадын дайн тулаантай ингээ асуудал дээр ингээд дундыг өрсөн байр сууриа хамгаалсан чинь бидний ачлын индекс унчлаа гэх юм.
Үгүй шүү дээ. Чи нөгөө нэг энэ олон улсын энд гэсэн яаж гардгийг ойлгодгүй нэг манай баримаа яриад байгаа байхгүй. Тэ чи зүгээр л юм шүү дээ. Энэ улсад байгаа бүх мөнгөний чинь 74% нь төрийн оролцоотой болчихлоор энэ улс чинь авилгалаар унцдаг байхгүй. Уг нь бол энэ чинь 20%-өөс дээш гарахлаар бүх улсууд аюултай үзэгдэх шаарддаг байхгүй. 20%-өөс доошоо байх юм бол нормал. А бүр доошоо бол сайн гэж шаарддаг байхгүй. Нэгсэндээ дотоодын нийт бүтээгдэхүүн 78 их найд байх юм бол тэрний 20% буюу 16 орчим их найд төгрөгийн төсөвтэй байх хэрэгтэй байхгүй Монгол улс. Бусад нь чөлөө зах зээл дээр, нээлттэй зах зээл дээр мөнгө нь байх хэрэгтэй байхгүй. Төрийн оролцоо бага байх хэрэгтэй. Тэгэх юм бол эрүүл эдийн засаг цаашаа тасралтгүйгээр хурдцтай өснө. Бид нар яг эсрэгээр нь яваад байгаа шүү дээ, тий. Манайх ч бол одоо баг бүх юм төрөө. Тий. Одоо бүр сүүлдээ хуушрыг чи хэрхий хийхийг төр заах гэдэг шиг. Тий. Энэ нь одоо ингээд нэг төр ингээд оролцоод эхэллээ ингээд нүдэн дээр нэг юм болоод идэх. Хамгийн энгийнээр болохоор эхлээд таны орчин чинь муудаад байна. Үзэмж чинь. За дээрэс нь стресс чинь нэмэгдээд эхэлнэ. За тэгэл нийтийн үйлчлэгнүүд чинь муудаж эхэлдэг. За тэгэнгүүт цааталт нөгөө талд нь юу гараад ирэх гэхлээр тэрний бүгднийг заасан, сургасан, чиглүүлсэн ном, тохиомл, хяналт, шалгалт, зөвшөөрөл, дүгнэлтүүд ингээд гарч эхэлдэг. Яг ингээд баланс юм ингээд солигдож эхэлдэг. Тэгээ энэ өөрөө дарангуул манад энэ аль хэдийн юм бэ? Зүгээр цайны газар ажиллахад жилдээ хэдэн удаа зөвшөөрлөө сунгаж байна. Бүр шинээр байгуулахад хэдэн удаа ямар зөвшөөрөл авч байна. Ямар стандартууд нь тэрнтэйг нь яаж нийцэж чинь гэдэг харахад яг үйлчлэгийн салбар яг нүдэн дээр байхгүй. Одоо бараг мэргэжлийн ялтаа дахиж байгуулах гэдэг юм яриад байгаа шүү. Тийм. Ингээд. Үстэй. Энийг ингээд хэрвээ манайх арчсан намын хувьд бол жишээ нь яг барууны үйлчлэл аваад явах юм бол энийг асар хурдан шийдэх боломжтой гарцтай. Гэтэ манай нам харамсалтай энэ өнгөрсөн 35 жилийн хугацаанд яг ингээд бүр яг ингээд бодлогоо авч явах төвшний ингээд ирэх хөрж байгаагүй шүү дээ. Яг үндэ хэзээ ч тийм байгаагүй шүү дээ. Гэхдээ яг нэг гэгээлэг юм нь болохоор манай намыг за эрх мэдэлд очсон жоохон давмгаа ингээд балансаас жоохон илүү гарцсан байхад энэ эдийн засгт дандаа сэргсэн гэдэг. Дандаа өдөлсөн гэдэг. 12 онд жишээ нь эдийн засаг амар амралттай байсан шүү дээ. Арчсан намууд Алтан үеийн засгийн газар гарч иж хахад маш хүнд байсан. За энэ нүүрс өнөөдрийнхээс бүр $7 болцсон байсан. 27 доллар болцсон. Уурхай аман дээр 1 тонн нүүрс нь. Жисийн үн чинь 3800 болцсон юм шүү дээ. Тэгээ тийм амар уналттай байхад манай арчсан намч нь одоо Алтан үеийн засгийн газар, сайхан бэлгийн засгийн газар босгоод ирсэн эдийн засгийг. Тэгээ ардын наач бараг эдийн засаг сэрцүү үед хүлээж авсан шүү дээ. Тэгээд хамгийн сонин нь болохоор сүүлийн 8 жил чинь одоо тэр дотроо бүр сүүлийн 5 жил нь лавл Монголын эдийн засагт дахиж ийм боломж дахиж гарахгүй гэж би харж байгаа. Маш том боломж гарсан байхгүй. Бүгдийн бодоо болгосон. Магадгүй нэг яг хөө жоохон харамсалтайгаар хэлэхэд бол $50 тэрбум хэмжээний эдийн засагтай болчих боломжийг устгах ажил. Тийм л юм болоод өнгөрлөө шүү дээ. За тэгээд хоёулыгийн цаг бас нэлээд явсан байна. Бас нэлээд юмнуудыг ярилцлаа тий. Энэ бас намынхаа талаарч ирлээ. Засгийн талаарч ирлээ. Ирээдүйн талаарч ирлээ. За ямар ч гэсэн гэхдээ маш том баг хүн болгон нэрээ энэ хүн баг огцрохгүй бах гэдэг бодол төрөлтөл ажилласан шүү дээ тий. Тийм хүнийг ямар ч гэсэн ингээд мэдээ цаатлын ус төрүүлж явсан байх. Тэгээ наан ингээд залуучууд нь бас нэг үдэн санаан дээр нэгдээд ингээд хүчтэй дуу болоод бас нэлээд жин дарсан байх гэж бодож байгаа. Ямар ч гэсэн ингээд залуучууд жигсаад асуудалтай юмны өдөрт залуучууд босоод тэмцээд үр дүн гаргаж чаддгиймаа гэдгийг л сая харуулж чадлаа шүү дээ. Маш олон хүмүүс бол үлгэр дуурайл болсон баг шаардсан. Тэгээ одоо магадгүй би танаас ингээд энэ ярилцлагын хугацаанд ингээд одоо магадгүй за яг миний асуусан ч гэжтэй. Яг таны хувьд одоо нэг залуучуудаа хүмүүс нэг ийм хүү зүйлийг хэлчмээр байна да гэдэг тийм бодол байвал хэлээд өнөөдрийнхөө ярилцахыг хоёлаа өндөрлөж бодож байна. Тийм яг улс орн яаж оршин тогтнодог, нийгэм яаж оршин тогтнодог, улс төрчид юу хийж болдог, юу хийж болдоггүй гэдэг маш том сургууль хичээл болчихлоо шүү дээ. Жишээ нь оюун эрдэнэ гэдэг хүн маань бүхэлдээ худлах хурамгаар Монгол улсыг одоо энэ чиглүүлэх гэж оролдлоо шүү дээ. Тэгээ сурталхуулга пропагандагаар. Тэгээд энэ өөрөө мохотолд орсон байхгүй. Тэгээд энийг та нар үгүй амжихгүй чадахгүй тэгж болдгоо маа гэдэг дээр ер нь бол яг хуу залуучууд гэлтгүй монголчууд бол нэгдэж чадлаа шүү дээ. Жишээ нь түрүүн чи ярьжсэн тэр оюун эрднийг огцордоо тэр шүнчин маш их олон хүмүүс юм гээд. Тэр чинь нөгөө статистик юмудаар гарцсан байлээ. Сошиалын хөрөлтүүд дээр маш олон хүмүүс үзсэн. Саяын баг
энэ e-спортын дэлхийн аваргын тэмцээнийг үзэж байгаа шиг үзсэн байлээ шүү дээ. Маш их хүмүүс хүлээлттэй байсан. Хэрвээ огцроогүй байсан бол тэр маргаашийн чагсаалзуулаа ялгаагүй их олон хүн болоод өвдөж явах шийдтэй байсан. Ердөө илүү хурц хэлбэр рүү явах бас магадлал өндөр байсан. Тэгээ ерөнхийдөө бол нэг ийм сонин статистикууд ингээд яригдээд гарч ирсэн байдаг юм. Юу гэхээр сошиал орчин дээр одоо энэ Армен, Азербайджанд яг өнөөдрийн байдлаар Оросын сошиал пропаганда явуулдаг бүлэг ийм зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулдаг нөхдүүдийг ингээд илүүлээд баримтчилгаа явуулдаг. Тэр бол нийгэмд аюу хортой зүйл хийгээд байна гэдгийг Арменууд, Азербайджанууд тэр хуулиар ингээд зогсоож байна. Манад бас яг ийм хүмүүс байгаа. Гэтэл яг шууд хэлэхэд бол бүгдээ гэрээгээ 5-15 давхар гэж шууд ярьдаг болсон шүү дээ. Тий. Бүгд мэддэг боллоо. За оюун эрдэнэ гэдэг хүн маань одоо нэг мөнхийн нэг дайсны тухай ярьдаг болсон байсан. За тэрний ингээ хөгжүүлдэг хүмүүс байдаг байсан. За тэр хүмүүс маань өнөөдөр Монголын нийгэмд бас юу эсэргүүцээд юуны талд ингээд яаж зогсоод байгааг хардаг болсон. Тэгээ Оростой холбоотой байгааг бүгд талаар ингэ нотолсон. Гэтэл яг сая ингээд 20 хэдэн хоногийн турш ингээд сошиал дээр нэг үзэл болсон бохоггүй. Энийг сошиалын тэр одоо судалгаан дээр ажилладаг нөхдүүдээс ингээд сонсож явах нэ. Гэтэ тэр албан ёсны бол биш л дээ. Би бол магадлал өндөртэй юм байна. Тэд нар чинь байнгын ингээд идэвхжэлтэй ингээд хараа байж идэг. Жишээ нь ингээд жирийн өдрүүд худалдааны маркет дээр ажилладаг хүмүүсийн хандлтууд улс төрийн идэвхжийн хандлтууд ямар байдаг вэ? Тэгвэл бусад үедээ ингээд улс төрийн ингээд идэвхжэлт өндөр байж байгаа буцаа буурж байгаа үедээ ингээд хандлтууд нь ямар байдаг вэ? Харьцуулсан судалгаанууд ингээд харахад сая 20 хэдэн хоногийн турш хүмүүс ерөөсөө улс төрийн идэвхжил буураагүй байхгүй. Тогтмол өндөр байгааз байхгүй. Тэгэхээр тэр чинь бодит эсэргүүцэл байгаа байхгүй. Тэгтэл нөгөө талд нөгөө хүмүүс маань бол 4-5 мянган хүн ажилуулад 10-аас 15 мянган Вьетнам янз янзын найзуудаа оруулж Монголын монголч вьетнамууд эдэр байгаад байгаа шүү дээ. Тэдэртэйгээ хамтраад ингээ үдсэн боловч дийлээгүй. Яг бодит массын идэвхжил ингээ 200 мянга давцсан гэсэн. Тэгэхээр бид нэг юм харагдаад байгаа. Ерөөсөө эрүүл нийгэмгүй, эрүүл улс төрлөө тэг ийм юм руу тэмүүлж эхэлж байна. Одоо нэг онол дээр суурсан эсвэл нэг мэдлэг манлал дээр суурсан ийм бодит улс төрлөө явах юм байна. Энэ яг эхлэн тавигдчихлаа. Тэгэд одоо манай энэ улс төрд өнөөдөр байгаа нөхдүүд ойлгож чадахгүй 28 та нарын орон зай байхгүй болох юм байна. Маш тодорхой очлоо шүү дээ. Тэгэд энэ дүүгээ явах юм байна. Тэгэд худ хурамгаар бол нийгмийг өдөртөж чадахгүй болсон байна. Тий. Мухардлаа шүү. Тий. Энэ мухардчлаа шүү. Тий, мухардчлаа шүү. Хуучны технологи ер нь мухардчлаа. Тий. Нэг шилжилтийн үе ингээ хэлж шít одоо тийм онол цуврсан. Энэ бол оюун санааны шилжилт гэсэн үг шүү. Тий, оюун санааны өөрчлөлтийн шилжилт гэж байна. Тэгэхээр ийм л зүйл болж байна. Тэгэд энэ зүйлд нь манай нам ялангуяа нэр хэрэгчлөөн дээр суурилсан үнэт зүйл үзэл санаатай. Тэрэн дээрээ одоо ингээд ганц төмрөөс солиод явж байгаа манай үндэсний бодлогын хорооны эрхэм нөхдүүд маань их сайхан суурьтай хандаараа. 5-3 төгрөг ингээд эсвэл ингээд бацлагдаг тойрог болоод ингээд нэг санал манал руу ингээд хуваагдаа. За би маргаашийн улс төрд ингээд нэг альбом тушаал ингээд тэрийг одоо марта тим улс төр угаас явахгүй болцсон. Уламжлалт улс төр угаасаа худалд ордог. Тэгэхээр ингээд хоцрогдохгүй тулд яах вэ гэхээр апдейт хийх. Одоо өөрийгөө апдейт хий. Яг үнэ шинжлэхдээ ингээд сайжраад яв. За тийм л юм хэлмээр байна. За баярлалаа тэгээд. За ямар ч байсан чамд бас баярлалаа. Нэг ярилцлагаач бас үзээд байдгийг сонирхоод байдаг. Цаашаа их олон хүмүүс үзэх баг. Харин тийм ээ ямар ч байсан тэгээд ер нь бол хүмүүсийн ялангуяа үзэл санааны хүмүүсийн үзэл бодлыг бас хүргэе, сонсъё гэдэг талаас ингээд подкаст хийгээд бас баггүй хугацаа өнгөрсөн байна. Өнөөдрийн бас энэхүү дугаарт маань зочноор ирж бас өөрийнхөө санаа оноог бас нээлттэй сайхан хуваалцсан. Оюун Батхтай баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажилд нь амжилт хүсье. Тэгээд энэ манай компани үйлдвэрлэдэг бүтээтгүүн 5 цулын юм шүү. Food Lab гэдэг. За. Тэгээд энийг бас ингээд бүтээтгүүрийн дээжээс ингээд гаргуулж байгаамаа. За ингээд явц энийг ингээд гаргуулчих. 2 төрөл байсан байгаа. За. Тэгээд энд бас байгаа. Ингээд за баярлалаа. Бэлэг авч үзтээ. Би ч нэг энэ подкаст маст дээр нэг орж байгааг үгүй анх удаа тэгээд дүүгийнхаа юмыг бас хараад байдгийн тэг хүмүүс их үзээсэй гэж бодож байгаа. Тэгээд ийм гоё нэвтрүүлэг хийгээд энийгээ цаашаа өшөө өргөжлүүдэд таслахгүй яваасаа гэж амжилт төсмөр байна. За баярлалаа. Тэгээд аль болох чадхаараа хичээн. Хамгийн гол нь бид нар
ялангуяа үдэл санаа ч юм ингээд ус төртэй холбогдолтой юмнуудыг ярьдаг хүмүүсийн ярих чухал юм бэ лээ. Тий. Тэр нэг зөвхөн нэг өрөөнд суугаад нэг 5 3-аараа нийлж нэг гоё юм ярихаас илүүтэй яг нийгэмд хэдүүлээ үдэл санаагаа өөрсдийнхөө бодол санааг яаж хөгжих гэдэг юм чухал гэж би боддгийг. Яг үнэ. Тийм өнцгөөс өнөөдрийн подкаст ингээд хийгээ явж байгаа. А тэрний нэг төлөөлөл нь болоод та өнөөдөр дугаар оролцлоо. Тэгээд цаашдынх нь ажилд нь амжилт хүсье. Тэгээд үдэл санаандаа үргэлж баттай байгаараа ямар ч хэлсэн хэдүүлээгийн барьсан урдаа тавьсан зорилго маань баг багаар бас одоо төгсөж байгаа зорилгоогоо хэдүүлээгийн одоо зорьсон тэр зорилт маань төгсөж байгаа болов уу гэж би харж байна. Тий. За тэгээд ажилд нь амжилт хүсье. Ирсэн баярлалаа. За баярлалаа. За чамд бас амжилт хүсье. Нэвтрүүлэгтэн ажил сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Гоё бэлэг авлаа. Бэлгэн дургуун Монгол хөгжиж байгаа. Тэгээд энэ бас бизнесмен амжилт хүсье. За баярлалаа тэгээд. Угийн тэгээд цаашдаа мэд олон зүйл дээр хоёулаа бас холбоотой явах бах. Тэгээ. гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн подкастын маань зочноор Ардсан намын гишүүн Оюун Батхан маань оролцлоо. Тэгээд дараагийн дугаараараа дахин уулзцаая. Баяртай. За баярлалаа. За баярлалаа.